За санаа цаанаас урагчлаа. За өнөөдрийн өдрийн мэдрэг. За намайг математик маш дэлгэр идэх. За бид өнөөдөр SP ерөнхий шалгалтын 2015 оны А хөвлөрийн бодлогыг бодъё. За эхний бодлого маань ийм бодлого байна. За тэгэхээр энэ илэрхийллийн утгыг олгож. За мэдээж энэ хоёр тоо квадрат зөвшөөрлөд хасаад язгуур гаргана гэж бол байхгүй зүйл. Тэгэхээр бид ингээ ажиллаа харахад хоёр тооны квадратын язгуур харагдчихэв. За тэгэхээр 7 8 дугаар ангид бид бол мэднэ. Хоёр тооны квадратуудын язгуур гэсэн тооны байгаа. За нийлбэр язгуурын үрж бол хоёр тооны квадратуудын язгуур байна гэж. За тэгэхээр энэ томьёо ашиглаад дээр илэрхийллийг хувиргая. За тэгэхээр энэ хоёрын язгуур гэсэн. За энэ хоёрын язгуур бол 1. За энэ хоёр тооны нийлбэр гэж. За энэ хоёр тооны нийлбэр бол 729. За тэгэхээр энэний арифметик язгууртай хэлсэн. За тэгэхээр 729 язгуур бол язгуураас гарвал 27 байна. За энэ бол. За нэгдүгээр болгоно болчихлоо. За хоёрдугаар болгох. За 2x багуй тэнцүү 16. За энэ илтгэгч тэнцэл шиг бодож. За тэгэхээр 16 бол 2-ын 4 зэрэг. За тэгээ илтгэгч тэнцэл биш болох чанар бай. За энэ сүүрэн буюу одоо энэ 2-ын тоо бол 1-ээс их учраас сүүрэн 1-ээс их тоо учраас сүүрийг шууд хайж бол. Сүүрийг орхиод илтгэгчүүдээр энэ тэмдгийг хадгалаад яг ингэж. Хэрвээ энэ сүүр 2-1 ч юм уу 1-ээс бага тоо эсвэл энэ тэмдэг маань ийш очихдоо иргэн. Тэмдэг нөгөө тийш харна гэсэн. За тэгэхээр ингэ болчихлоо. Ингээд бол. Ерөөсөө нэг үйлдэлтэйсэн байна. Тэ? Харин 4-өөс идэхгүй дууд. За энийг бол x арьяалагдах нь гээд ингээд бичиж мэдээж болно. Хасах хязгааргүйгээс 4. За энэ тэнцвэртэй учраас 4 бол шийдд орно гэсэн. За ингэ бол. За 3 дугаар бодлого тийм. За 75 градусыг ардианаар илэрхийлж. За тэгэхээр 180 градус бол P ардиан. 75 градус PD ардиан бэ. Нэг үдэ пропорцлоо олсон. За ингээ пропорцлоо олохоор 75 градус чинь хай ахан 180. За энэ бол 15 дугаард нь. За энэ бас 15 дугаард нь. 15 муугаа ажвал 12 5. Ингээд 12-ны 5 юм гэсэн. Нэ. За ингээд 3 дугаар бодлого маань болчихлоо. Дараагийн бодлого үү? За y тэнцүү хассан 2x нэмэх нь 3. За энэ жуган функцийн уламжлалыг олгоч. За тэгэхээр уламжлалыг олохдоо y гişдэг тэнцүү. За энэ нийлбэр учраас тус нь уламжлалыг олгож болно. За ас 2x-ийн уламжлал ас 2. За 3-аас уламжлал авахд тэг тогтмол он уламжлал. За тэгэхээр энэ функцийн уламжлал ас 2 байна. За ингэ бол. За дараагийн бодлого 5. За тэгшин зурулжны. За тэгшин зөвхт гурвалжны. Тэгшин зурулжны. За нэг хурц өнцөг. Нэг хурц өнцөг 20 градус бол нөгөө хурц өнцгийг олгоч. Нөгөө хурц өнцгийг олж. За тэгэхээр тэгшин зурулжин гэхээр нэг өнцөг нь 90 градус байх. Ийм гурвалжин. За энэ өнцөг нь 90 градус тооцооч. За тэгэхээр энэ хоёр нь 90-ээс бага. Одоо хоёр хурц өнцөг нь. За энэ хоёр хурц өнцгийн одоо нэг нь 20 градус гэсэн. За тэгэхээр
Энийг 20 гараас бодчих. За альва гурвалжны дотоод өмсгийн нийлбэр 180 градус байдаг. За тэгэхээр тэгшүүн зүгт гурвалжны энэ гурван өмсгийн нийлбэр 180 гэхээр энэ маань 90 градус. Тэгэхээр хоёр хурц өмсгийн нийлбэр 90 градус байх хэрэгтэй гэсэн. Тэгжиж энэ эрттэйгээ нийлээд 180 тийм. За энэ өмсгийд вэ гэж асуусан. Тэгж энэ хоёрын нийлбэр 90 гэхээр x тэнцүү 70 градус гэсэн. За ингэ болчихлоо. За 6 дугаар бодлоо. За логарифм 3 сүртэй 9. За зэрэг нь юм биш шүү. Логарифм 2 сүртэй 5. За энэ утгыг олчих. За логарифм 3 сүртэй 9 гэж юу вэ? Энэ бол биднээс 3-ын хэдэн зэрэг 9 гарах вэ гэж асууж байна. Мэдээж 3-ын 2 зэрэг 9 гарна. За тэгэхээр энийхээ оронд энэ 2-ыг олоход авчижээ. За тэгэхээр 2-ын логарифм 2 сүртэй 5 гэсэн. За энэ бол логарифмын чанараар 5 гарна гэсэн. Өөрөлдвөл логарифмын чанар гэдэг нь энэ хоёр бол ижилхэн тоо байх үед шууд энэ гарна гэсэн. За ингээд дараагийн бодлого тийм 7 дугаар бодлого. За 7-гийн 2015 зэрэг ямар цифрээр төгсөх вэ гэж. 7-гийн 2015 зэрэг гэхээр маш олон онтоо энэ олон онтод оны төгсгөлийн цифр нь юу байх вэ гэдгийг олж байна. За тэгэхээр бүгдээрээ 7-гийн зэргийг сонирхож үзье. За 7-гийн 1 зэрэг бол 7 гэсэн цифрээр төгснө. За энэ угсаа 7. За 7-гийн 2 зэрэг бол 49 буюу 9 гэсэн цифрээр төгснө. Би зөвхөн төгсгөлийн цифрийг сонирхож байгаа болохоор энэний урд байгаа 4-ийн тоо бол бидэнд хамаагүй. За тэгэхээр 7-гийн 3 зэрэг 9-оор төгссөн доо 7-оор үржих юм бол 3-аар төгссөн доо. За 3-аар төгссөн тоог одоо 7-оор үржиж. Өөрөлдвөл 7-гийн 4 зэрэг хэдээр төгсөх вэ гэхээр 3-аар төгссөн тоог 7-оор үржиж 1-ээр төгснө. За яг үнэчлэн 7-гийн 5 зэрэг 7-гийн 5 зэрэг гэдэг бол 7-гийн 4 зэргийг 7-оор үржиж. 7-гийн 4 зэрэг маань 1-ээр төгссөн байгаа. 1-ээр төгссөн тоог одоо 7-оор үржихэд 7-оор төгссөн тоо. За одоо 7-гийн 6 зэрэг. 7-гийн 6 зэрэг гэдэг бол 7-гийн 5 зэргийг үржихэд бол 7-гийн 5 зэрэг маань 7-оор төгссөн байгаа. 7-оор төгссөн тоог одоо 7-оор үржихэд 9-оор төгссөн тоо. Үржихэд 7-49. За 7-гийн 7 зэрэг. Ямар байдлаар ингэж 3-аар төгснө. 7-гийн 8 зэрэг 1-ээр төгссөн. За та бүхэн бол одоо ингэ зүйл тогтлыг бол ажиглаж байгаа. 7-гийн зэрэг бол 7, 9, 3, 1 гэсэн. Энэ дөрвөн цифрээр одоо үлдээд яваад байна гэсэн. Тэгэхээр ингэ ажиглахад энд бол 7 дугаард 1 үлдэгдэл өгдөг. Зэрэгтэй тоонууд бичигдсэн байна. За энд бол 2, 3, 7 тугаахад 4 тугаагдах тоонууд бол тэр зэргүүдтэй нь бол энэ багнууд бичигдэж байна. Тэгэхээр ингэ яваад 7-гийн 2012 зэрэг бол энэ багнууд бичигдсэн гэсэн. 7-гийн 2013 зэрэг бол энэ багнууд бичигдсэн гэсэн. 7-гийн 2014 зэрэг энэ багнууд бичигдсэн. 7-гийн 2015 зэрэг бол энэ багнууд бичигдсэн. Өөрөлдвөл энэ багнууд 4 тугаахад 3 гэсэн үлдэгдэл өгдөг зэрэгтэй тоонууд нь бичигдэнэ. За тэгэхээр энэ багнууд бичигдсэн 7-гийн бүх зэрэг бол 3 гэсэн цифрээр төгсөх нэ.